Уйгар хэрэгс хар хятан. Хянганы нуруунаас Унгарын хээр тал хүртэл Евразийн өргөн уудам талыг сайн зохион байгуулсан нүүдэлчин эзлэн авч болох төдийгүй захиран сууж болно гэдгийг түргүүд анх харуулснаас хойш 450 жилийн дараа монголчууд энэ үнийг түүхэнд баталсан юм а. Түрэг мөхөж Монгол мандах хүртэл энэхүү хагас мянга шахам жилийн хооронд дахиж тийм далайцтай нүүдэлчний нэгдсэн холбоо үүсэж чадаагүй боловч цар хэмжээний хувьд Уйгарын хаан тулс, Хэрэгсийн хаан тулс хятан гур байлаа. Уйгар буюу нэгдэх хамтрах гэсэн утга бүхий нэртэй овгийнхан дорнод төргийг орлон гарч ирээд алтаагаас хянган саяны нуруунаас их говь хүртэл нутаглаж байсан нь бараг л өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр тэр чигээрээ юм а. Бүр сонирхолтой нь нийслэл хар балгасан сүйд буу болсон Чингисийн нийслэл хар хурам хотоос баруун тишээ ердөн 25 км байжээ. Уйгурууд согд төргийн бичгийг сайжруулан өөрийн бичиг үсгийг бий болгосон нь дараагийн олон нүүдэлчин шууд хуулан авч боловсронгуйжуулан хэрэглэх өв болон үлджилтэй. 840 онд Инсэн хөндийн хэрэгсүүд Уйгар нарыг хөөн өөрийн богино хугацаат хаанчлалыг өнөөгийн Монгол нутагт тогтоов. 924 онд Монгол ухсааны хятан нар хэрэгсийг дээд Инсээ хүртэл үлдэн хөөснөөс хойш энэ нутагт түрк ухсаатныхан дахин хизээч ноёлоогүй юм. Харин ил Монгол ухсааны хятан нар түүхэнд хамгийн их хятадчлагдсан нүүдэлчин төдийгүй өнөөгийн монгол хэлэнд хятадыг хятад хэмээн нэрлэдэг нь ухаан хятан нарын эндүрэгдсэн нэр аж. Ахадуу нартан хүртэл эндүрэм хятадчлагдсан тэднийг араб персүүд мөн Китай гэж нэрлэдэг байсан нь орсууд хятадыг тэгж дууддаг болохын үндэс болжээ. Марко Поло мөн Китай хэмээн бичсэн учраас эдүүгээ хойд хятадыг бас ингэж нэрлэх болж хятадын сурвалжид дурдсанаар хятан нар аль 4-5 дугаар зууны үеэс цагаан хэрэм даган хойгуур нь хэсүүчлэн амьдарч байсан буюу олон зуун жилийн энэхүү хөрш амьдрал нь тэднийг хэрмийн урдах иргэншлийн амтанд оруулжээ. Олон нүүдэлчин аймаг дотроос өөрийн цаг үеийг хүлээж байсан хятан нар 10 дугаар зууны үед гинтхэн хүчрхэгжин Солонгос Манжуурыг тэр чигээр нь мэдлдэн авав. Хятан нь соёлын гэхээсээ цэрэг засаг захиргааны нэгдэл байсан боловч тэднийг зогсон зүрчдүүдэд төрийн асар их өв үлдээсэн буюу тэр нь хожимын монголчуудад дамжигдан өвлөгдөжтэй. Тан династи сүнсний дараа 907-оос 960 онд Хятадд 5 династи 10 хаан тулсын үе гэдэг эхэлж бутарсан улсын доторх ширүүн тэмцэлийн хагас 100 жил болсон буюу чухам энэ үед хятан нар нэг хаан тулсад тусалсны хаан Шамд одоогийн Хэбэй Шам Симужийг Бээжин хотын хамт бэлгэнд авснаар цагаан хэрэмн дотор орж суурсан түүх энхүү эхэлжээ. Тэд тэр үеийн Янчу буюу одоогийн Бээжин өөрийн нийслэл болгосноос хойш энэ хот хятадын түүхэнд чухал оройлтой болсон юм. Хятан нар нэгэнд цагаан хэрмийн дотор орж суурьсан учраас хятадуудын өвөр хоорондын ширүүн тэмцэл маргаанд шумбан орвоо. Эдний байгуулсан улсыг хятадын түүхэнд Ляо династи гэж тооцдог ба өмнөд хятадд байгуулсан Сүн династитай Шан Симужаар хэллэн Манж Хаминган овгийн зүрчид нар Алтан улсыг байгуулах хүртэл 200 орчим жил тогтносон байна. Судлаачдын үзэж байгаагаар өвөг монгол хэлний нэг байсан хятан нь цагаан толгой бүхий баг хятан бичиг, хятад ханз бүхий их хятан бичигтэй байсан байна. Хятан нар чам буддизмыг сүсгэлдэг. Өөрөөр хэлбэл бөөгийн мөрөглөөс ямар нэг хэмжээгээр холдсон юм. Зүрчдэд салам зохиулсан Бээжингэн булаалгасан хятан нар өрн зүг дөрвсээр 1128 онд Кашгарт хүрчээ. Удалгүй тэндэн хар хятан хэмээх хаан тулс байгуулсан явдал нь нэг хэсэгтэн энэ бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэж ирж.
Лалын нэрэн дор нэгдэж хүчрхэгдсэн арабууд 10 дугаар зууны үед сулдан доройтсон боловч тэдний зэвсгийн хүчээр тулган хүлээлгэх гэж улайрч байсан шашныг Түргийн хаан тулсын үед Аз даяар нэг даргасан Алтаа өвгийнхэн хүлээн аваад зорьсон зорилгыг үргэлжилүүлжээ. Төв Азийн нүүдэлчний удмынхан бүгд л лалжин, отог, овог, аймаг бүрийн тэргүүн нь өөрийн биеэн Аллахаас томилогдсон султан халиф гэж нэрлэлцгэх болж эзлэн түрэмгийлэх их Багдайнаа Аллахын нэрийн өмнөөс үйлдэж байлаа. Тэд сэлмийн хүчээр лалын шашныг энтхэгийн хойд Европын өмнө хятадын зүүн талд тулгачгаад зогсож байх үед бараг тэр чигээрэн хятадчлагдсан бүддийн шашинтай хятад нар Дорнод Туркестанд шинэ улсаа байгуулж амжижээ. Хар хятадны удирдагч Гүр хаан өөрөө бүддийн шашинтай байсан боловч Несторын загалмай шашинтныг ихэд эвэн халамжлахаас гадна нүүдэлчний уугуул бөөмөрглийг давхар сүсгэлдэг хүн байлаа. Тэрээр орчин тойрныхон лал улсыг бут зохин нутгаан Амударья мөрөн хүртэл тэлсэн. Тэгээд бас энэ газар оронд нь эгшин зур лалын сүм загалмайн болон бүддийн хийдээр солигдлоо. Сүүлийн хагас мянган жил лалуудад дээрлэхүүлсэн ариун Иерусалиман алдаж ихсэн байсан Ромын католик загалмайтанд хар хятад нарын буянт үйлсийн дуйлаан хүрч хэдэн зууны турш домог болгон яригдсан Престерион хэмээх загалмайтныг аврах ариун баатрын дүрд Гүр хааныг орлуулан төсөөлж зоригжин Иерусалимыг чөлөөлөх дайнд тээгэр мөрөн хүртэл давшиж байжээ.